Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Сайн байцгаана. Орой минь төрье. Орой минь үзэгчтэй Terminal нэгдэг production-аас шууд бэлтгэн өргөдөг Generation Gap нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Энэ нэвтрүүлгээр бид бүхэн 3 үеийн төлөөллийн эмэгтэйчүүдтэйгээ хамтдаа нэг сэдвийн дор өөрсдийн үзэл бодлоо илэрхийлдэг байлаа. Тэгэхээр орой минь хоёроо. Орой минь дээ. Юу байцгаана? 7 хоногд ямар хурдан өнгөрч байна тий? Харин тийм ингээл яг уулзгалахаар л яана 7 хоног ямар хурдан өнгөрчүүд гээл тхий тий. Нүд ирмхийн зур тий. Яа энэ одоо ингээд яг нас их тусам ингээд нэмэгддэг баг тий. Гэхдээ өнөөдөр хурдталдаг баг тий. Тийм үү. Яг тэгээд яа нэг бол хүүхэд байхад л өдөр өнгөрдөг шүү. Өдөр өнгөрдгөө тий. Яг өсөөл өдөр өнгөрдөг байгаад байдаг. Цагийн нөгөө хүлээж авч байгаад байдал яг тийм тархинд өөрчлөлт өгч байгаас тий. Тийм бай. Тэгээд нас явах тусам айгу хурдан өнгөрт юм бэлээ цаг. Тийм байна. За тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн маань сэдвээ танилцуулъя. Тэгээд удахгүй олон улсын хүүхдийг хамгаалах хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр болох гэж байгаа. За тэрэнд зориулаад хүүхдийн баяр 70 80 90 гэсэн гоё сэдвийн доор ярилцах байгаа. Тэгээд энэ сэдв бол бас гоё мүлжүүртэй сэдв байх гэж бодож байна. За тэгээд энэ 7 хоногт та хоёр маань юу хийж өнгөрөө? Тэгээ алдар тэхээ одоо ингээд годуур ста айгүй гоё одонтой ээжүүд маш гоё явж гин. Хонхны баярууд гоё явж гин. Яста бүр яг манай хотыг чимжин шүү те. Тийм, ер нь дулаараад ирсэн чи бас хотоо гоё олоод ирж шүү те. Би 21 км-гүйгээ дуусгасан хэллээ. Өөгүй шүү дээ. Аа тэг үгүй. 22 хүрсэн үү? Тэг финиш авсан биш үү? Медаль авсан. Аа, хилэн цаг би 2 цаг 50 минут баг 3 минут цаг үссэн. Тийм байна. Манай хүү 21-т хуралдаад цаг 55 минутанд орчихсон. Вау. Мундаг наа залуу хүүхдэд их байх уу? Манай нөхөр 10 км-д оролцсон. Би гэртээ оролдлаа. Тэгээ яг нөгөө машингүй өдрөө уур амьсгал амар гоё байсан шүү дээ. Бүгдээрээ ингээд тэгээ ер нь яг гүүгээ явж ангууд ингээд ийм айгүй олон гоё амьдралын таашаал авдаг мэдрэмжүүдийг эргэн санаад сэтгэл зүй айгүй гоё өөдрөг болчт юм лээ. Тэгин. Тэр өдрөөсөө гоё байсан. Ястай гоё лаа. Би чинь нэг ковидос өмнөх юм уу? Бас нэг марафонд оролцсон шүү. Тэгээд 5 км л тэгдэг байсан. Тэгтээ гоё шүү дээ. Болж байна тий. Тэгтээ салхинд яг салхи сүрч нар яг байгальд гүвч өөр юм бэлээ. Төрлөөс бас хамаарна. Өөр юм бэлээ. Би одоо тэгтээ дараа жил үл яг гүүн гэсэн бодолтой байна. Тэгтээ яг гүүн гэж бодож байна. Өөртөө итгэл тавьсан 21 гэдэг шүү дээ. Медаль авах гэдэг юм шиг юм аа мэдсэн. Би 21-т гүнээгсч медаль авахгүй ч гэсэн яаж иж байгаа л орно. Тэгээ яаж иж байгаа медаль аавна гэдэг шүү дээ. Юу гэсэн ч үгүй дээ. Тэгээ ер нь бол айгүй сайн бэлдэхгүй болол аюултай. Тий, тоглоомс биш. Тий, харин. За тэгээд хүүхдийн баярын сэдвийн тухай эргэн оръё. Тэгээд тоёчээс асууя. Хүүхдийн баяраар таны үед юу яаж баярлж та хоёр дурсамжтай юм надад бид бүхэнтэй хуваалцаач. За манай би ч одоо 70-аад онд яг жижиг охин байлаа штэ. Тий. 70-аад он 75 78 78 79. Тэгээд бид нар чинь тэр үед чи яг л нөгөө социализмын үе байсан байхгүй юу? Тэгээд социализмын үед бол нөгөө хүүхдийн баярыг яаж тэмдэглэдэг гэсэн бол ээж аавынх нь нөгөө ажлын газар дээр гоё хүүхдийн баярууд болдог гэсэн. Тэгээд бэлэг тарааж өгдөг. Тэгээд уралдаан тэмцээн болно. Тэгээд маш хөөрхөн ер нь бол нөгөө тэр үеийн хүүхдийн баяр тэмдэглэдэг одоо тэр нэг юм соёл нь тийм байсан юм шиг байна. Хөөрх юм цагаан плац өмсөд. Тэгээ юм капронын цагаан банцка ингээд зүчдэг гэсэн. Тийм. Тэгэл одоо хамгийн гоё дээрээ тавиал цагаан нөгөө нэг omсон өмсөл, сандали өмсөл. Бид тэгэл ээж авгаа дагаал явдаг байлаа. Тэгээд яг тайд болон бидэд чи яг одоо яг тэр үеийг чи яг өмнөх нь ингээд нэр хэрчигдсэн. Пианар мянар нөгөө юу илсгэмлсэх гээл те. Тэр чинь бол нөгөө ер нь одоо яг Оросоос л улбаалтай те бидний онов тэр тоором энэ одоо нөгөө юм бүрэн цагаан зөркөө тий пенрууд эвлэлийн өөр тий Оросоос яг Оросоос гэх нь хаашаа зүгээр ер нь бол Орос шоколоос ер нь социализм коммунизмын л одоо яг одоо тэдний одоо хийсэн дүрм журмаар хийгдсэн сургуульд одоо заавал байх ёстой. Багаас нь хүүхдүүдийг нөгөө нэг социализм коммунизмынхаа одоо нөгөө нэг зарчим руу оруулах гэдэг шүү дээ. Цаанаас нь одоо бүгдөрөнгийн сайхан хайрцаглаад шүү дээ тий. За тэгээд гэхдээ гоё хүүхд насны дурсамж бол их л гоё. Ямар гоё билег авч ирсэн нэрээ. Гоё дурсамжууд байдаг тий. Гоё бэлгэнүүд авдаг байлаа. Тэгээ хамгийн гоё бэлэг чинь тэр үед чинь бол нөгөө нэг Оросоос ирсэн гоё чихэрнүүд, шоколаднууд гэл те.
Орсос л одоо хамгийн алтан Москвагаас л одоо бид нар чи хамгийн гой бэлгэнүүдээ авдаг байлаа шүү дээ тий. За тэгээд хажуугаар нь яг манай Монголоос бол манай Монголын бас гой чихрнүүд нөгөө 24-ийн чихэр 30 чихэр бавгатай чихэр чи Орсын чихэр тий. Тэгээд манай Монголын нөгөө вафл бичээнүүд зэрэгэд бас дотор нь бэлгэн дотор бас цохиж явна тий. Тэгээ яг ер нь бол ингээ бодоод тахад бол тэр үед чи ер нь бол доош шиг ингээд хүнсний ийм амир эрхчлөө байсангүй. Тийм шүү. Нилээн өснөрөө авч үздэг сонголттой. Тийм мөнгөж байгаагүй, ер нь тийм бүтээгдэхүүнүүд ч тийм олон янзаараа байгаагүй. Тэгээд яг ер нь бол нэг баяраар тий. Баяраар л нэг шинэ жилээр нөгөө нэг мандарин алим тэр усгай тий. Иддэг байсан гэдэг шиг хүүхдийн баяраар бол илүү чихэр сахар иддэг тий. Жохон амттайхан юмнууд тэгж олж иддэг тийм л үе байсан юм уу? Тийм бай. Тэг гоё дурсамжтай үед. Одоо яг таны бодож ирсэн тэр үед хамгийн гоё юм дурсамжтай яг ингээд тодхон одоо ингээд эргээд бодоход ингээд аав ээжтэйгээ явж исэн нөө нэг бол талбай дотор ингээд ороод юм жүжиг үзчихсэн хүүхдийн жүжиг үзчихсэн яг тэр тийм дурсамжтай байна. Бага штэ. Би бүр анх удаа за нэг 6 7 молоо настай л байсан бах. Ямар ч гэсэн сургуульд ороогүй байсан үе. Тэр үед чинь нөгөө 8 настай нэгдүгээр ангид ордог байсан юм чинь. Тэгээд нөгөө нэг хүүхдийн баяраар манай ээж нөгөө гатгшаа юмд явцсан байхгүй манай ээж хоёр ч. Тэгээд аав маань ганцаараа үлдсэн. Би ч нөгөө айлын ганц өхөмсөн. Тэгэнгүүт намаагаа аваад нөгөө хөдөө явах болчихгүй яг. Тэгээд би анх удаа нөгөө хөдөө яваад. Тэгээд ямар аймаг одоо бол ерөөсө санахгүй ямар сумч байсан юм мэдгүй. Ямар ч гэсэн хөдөө ингээл амар улаан шорон шуураад. Тэгсэн чинь би нөгөө гоё цагаан плацаа цагаан банцгтайгаа манай аав ч миний үсийг нэг арай чадан ядан боож өгөл цагаан банцгаа зүгэл цагаан амьсаа. Тэгээд бид нар нэг юм нэлийн задгаа тийм хүүхдийн баяр тэмдэглэж байгаа нэг газар руу явсан юм аа. Тэгэхэд би анх удаа хотоос нэг охин тий бүр цав цагаан юмнууд үүссэн. Хөдөөний нөгөө бор бондоос хөөрхөн хүүхдүүдийг хараад нөгөөдөл чинь намайг хараад тэгэд би нэг анх удаас нэр морьтой зортой хүмүүс ингэж хараад бүр вау гэд тэр миний хувьд бол айгүй гоё тийм сонирхолтой дурсамжтай. Тий хүүхдийн баяраар тэмдэглэсэн тийм дурсамжтай гоё баяр болсон шүү. Аавтай их баярлалтай тэрэнд. Тийм бай. Та миний үед чинь болохоор юу? Миний үед чинь бид чинь өглөө босоод нөгөө шин нойр хөрөхгүй шүү дээ. Нөгөө шин палажууд, шин дөөпөл, шин юмнуудаар ингээд сандал дээр орныхоо уртд яг ингээд би бүр яг сандын орныхоо уртд ингээд сандал тавьж байгаа. Сандал дээр яг ингээд эвхэж тавиад тэгээд нөгөө аавын ажлаас, ээжийн ажлаас бэлэг ирэнгүүт нөгөө бэлгүүдээ ингээд тавиад идэхгүй шүү дээ. Тэрийг одоо маргааш нь хоёр бэлгээ ингээд бариад нэгийгээ далд хийн. Нэгийгээ барьж явна тий. Тэгээд над мэдлба дээр манай яг Арангай аймагт яг над мэдлба дээр хүүхдийн баяр болдог гэсэн. Тэнд чинь тэгэл шаар маар ингээл хэвээр ямар гоё тоглолт Монголд үзүүлээд тэг юу ч мэдгүй тэрүүгээр дэмэдгнээ л өдөр чинь ингээд тэгэл тэнд юм үзэл дэмэд энэ живж явж байгаа л бэлэг мэлгээ идэд тусаал орой л ярьдаг хардаг байсан. Тэгээд тэр гоё идэг гэсэн. Тэгээд нэг одоо яг дурсамжтай юм юу вэ гэж бодсон чинь манай нэг том ах дээр ах минь цэрэгт явж таарад тэгээд манай нэг бэрэгч бидэрт бэлэг өгөхгүй юу. Тэгээ манайх чинь нөгөө том ахын чинь дүүн чинь тавуулаа штэ бидэрт. Тэгэнгүүт бидэрт бүгдэнд ингээд 5 шиг бэлэг өгөхгүй юу. Тэгсэн чинь 2 эрэгтэй 3 эмэгтэй бэлэг өгсөн. Тэгсэн чинь надад андуурал манай том ихчтэй намайг андуурангуудаа өгч бэлэг өгсөн. Тэр үед нөгөө юм тогруу идэг штэ нөгөө Орсын. Тогруу манай том ихчтэй өгөөд надад болохоор юм крем өгчихгүй юу. Нөгөөдг нь би өгөхгүй хойлаад та. Би тэр үе чи нөгөө юм урлагист байсан. Нөгөө крем пүтер тавьж нөгөө тайзан дээр тоглож муулдаг байсан чинь. Үгүй надад өгсөн намайг урлагийг болохоор чи нөгөө том ихч чинь нөгөө хүнтэй сухч байсан манай ихч. Би надад юу гэж тогроо өгчөөд юм бэ хойлаад та. Бэлгээ болоод та. Шинүүдийн солиод өгч. Тэг яг тэ нөгөө хөрх юм андуураад бэлгээ сандарсандаа ороод нөгөө амар хурдан өгөөл нөгөө манай дөнгөж манад бэр болох гээд ирж исэн. Тэгээд өгчээсэн. Тэгсэн чил манай нөгөө би нөгөө тийч бэлгээ чи өгөхгүйгээ ойлаад. Тэрүүгээр нэг юм болоод тэгээ нэг бөө юм болж байгаа гэсэн. Тэгээ солилгүй явах тань чинь тэгээ том их ч юу гэж тогроо барих вэ. Нөгөө тогрууд амар дургу. Хэвээ ингээл байсаг гаргаж байна. Тэгээ тогрооны уртлын гошоо байдаг гэсэн тий. Тэрийг ингээ хазаар байгаа цоолоо ийцсэн би тэгээд тэр тогроонд аюу боломжтой байсан. Тэгээ тэр үед нэг юм гоё уйлдаг юм юу вэ хүүхэлтэй байдаг гэсэн. Манай нөгөө нэг манайх чинь бас нэг тэр гашаандаа байж хат манай тэр айлын ганц охин гэдэг одоо манай нэг хамаадны нэг гашаа тонголхлоор ингээд ингээ уйлдаг. Тэгс чи нөгөөд хүүхэлтэйгээ авчиж надад гайхуулна. Орс морсоос хамаатан садангуудаас амар гоё гоё хүүхэлтэй. Тэр чинь манай 50 хүүхэлтэй гээд.
Өө тэр чинь авчиж гайхуулна, уйлна. Би нөгөөдг нь авах гэж төрнө. Бөө юм болно. Бөө уйлам болно. Тэгээд айлын ганц охин тий. Тэр чинь айлын ганц. Манайх чи мангар болуулаа. Юу гэж надад тэгээд тийм үнэтэй Google-тэй авч өгөх вэ тий. Тэгэл тэр Google-тэйгэд будаацж жагаад нөгөө юугаар нь гидс юугаар нь салгаж хаяа. Тэгээд дараа зэрлэг байсан юм шүү. Гэхдээ нөгөө булаацалтад хоёр талаас нь татахгүй уйлалтаад тэгж жагаад татаж суулгаж хаяад уйлалтаад бөө юм болчихсон. Тэр үеуд ер нь ста бас их гоё сонирхолтой байжсэн. Ер нь хүүхдийн баяр гэдэг чинь одоо хамгийн гоё. Одоо ч хүүхдийн баяр ихээр амар. Одоо манай хүүхдүүд хүртэл амар гоё. Ямар гоё юм бэ хүүхдийн баяр болох юмсан. Ер нь тэгээд тэр үед нэг хүүхдийн жүжиг мужиг ч юм уу нэг тийм урлагийн ямар гоё нэвтрүүлэг янз бүрийн юм хүм үздэг байсан бэ. Одоо тэр үед чинь бид нар ч гэсэн яг нөгөө нэг боролдоон цаг явдаг байлаа тий. Тэгэл нөгөө нуу погоди гэл тэдрийг үздэг байсан. Тэгэл дээр үед нэг юм манай аймгийн театрын тоглож исэн юм аа. Хөхөн амжилт Монголын жүжигчдийн айгүйх театрын тайзан дээр тоглодог байсан. Тэгээ нөгөө юм хүүхэлтэйгээр тоглодог шүү дээ. Хүүхэлтэй театр нэг юм хүүхэлтэйгээр гартаа ингэж хийж агаад тэрийг тоглодог байсан. Тэр амар хөөрхөн одоо нөгөө яг ингэ тайзны харталт ингэ бэлдэнгүүтээ эртээ үрдийн цагт эмгэн өгөн хоёр гэлэг юм ингэ гарч ирээд гараараа ингэ тоглодог. Тэгээ би одоо тийм байдаг болоо үзчихсэн шүү дээ. Би театрт ороод яг би яг нөгөө хурдан туулаа илүү дэггүй туулаа гэдээ би туулаан төр тоглолцсон. Нөгөө гүдэг хурдан дөгөөд хоцорчдог тэгээ нөгөө юм ядаг тэгээ ингэ тоглолдог. Гэтэ амар хэцүү юм билээ, амар ядард юм билээ. Ингээл тэр туулаа тэгсэн чинь гүлээ гэл ингээл гар мөнхийн юм байлаа. Амар ядардаг. Тэгээ нөгөө нэг жижигхэн бид нар чинь жоохон болгоо сандал дээр зогсдог. Тэгээ ингээд хүүхдийн жүжиг тоглолдог гэсэн. Тэгэд тэр мэр чинь бас бидний үед хамгийн гоё амар сонирхол. Тэр чинь бүр яг л бодит юм шиг л харна шүү дээ. Ямар хөөрх юм бэ? Тийм шүү дээ. Төсөөлөл. Хүүхдүүд хаашаа зүгс тийшээ. Тэр монгос ийшээ гэж заагаал тий. Тэгээ нөгөө тэр үед чинь нөгөө зэрэгтэлтэйгээ хамтдаа тоглодог байсан шүү дээ хүүхдүүдээ тий. Ингээд хүүхдүүдээ юу гэж бодож ин ястай муу хүү гэдэг. Тий. Айгуу тийм үү. Яг тийм жиж үлжсэн санчлаа. Тий. За тэгээд цацаагийн үед бол айгу юу байгаа ах тий. Цацаа нэрээ одоо бид хоёрын үед бол нэг тийм байсан. Чи ч одоо арай үгүй. Үгүй ийм ээ. Би хоёр ч бас нэг амар юм хотын төмөвийн те юм лакшри юм яриад байхгүй. Миний яг жоохон байсан үе гэх юм бол би жоохон хотын захад байсан. Тэгээд хамгийн тод үлдсэн дурсамж гэхээр манай аав намайг хүүхдийн паркт хамгийн анх удаа авч явж исэн байхгүй. Миний үед бол те бүр ингээ хотын төрөө орж үзээгүй хүүхдийн хувьд тэгэл тэрийг харах бол бүр хараад ухаалтцсан би бол. Энийг тоглож алах. Улаанбаатарын ууган нэстэй. Уул. Гэтэ нэг 9 нас хүртлээр би бол бүр нөгөө захад байдаг гэсэн. Тэгэл хүүхдийн парк орж үзэл тоглоом болгон дээр нь тоглож болно гэдгийг сонсоол өдөржингөө тоглодог газар гэж байдаг аа. Тэгээд тэр маань хүүхд насны үе айгуу гоё юм core memory олж үлдсэн байдгийн тэгээ манаас бодоол яг л дагуулал гарсан их гоё л үе байж тээ. Тэгээ хүүхдийн парк тэр үед чинь нөгөө өөрөөсөө бид нар жоохон байсан болохоор маш их моттой бүрийн маш том юм шиг л санагддаг байсан тийм шүү дээ. Одоо тэгсэн чинь өөрөөсөө том болчоод харахаар бас нэг их том биш газар байгаа байхгүй юу? Тэгтээ одоо бол тийм. Би ч одоо нөгөө хаяад бас зав болохоор энэ Улаанбаатарын хүүхдийн паркаар хэсдэг. Тэгээ тэр нөгөө тэр мэрэр чинь бас айгүй гоё болсон юм бил. Шангрилагийн ажиутлал мадлал руу чинь бүр нэлээд гоё талбай айгүй гоё болоод битүү гоё зүлэн үлэхтэй сууж муудаг. Тоглоомнуудаас шинжлээд гоё олж илээ. Алхаж малхаад орой морой алхаж малхаад гойлцоо л шүү дээ. Тийм. Одоо тэгэд 6 сарын 1-нд эн чинь пик хүүхдүүд таална тийм ээ. Маа цацаа ер нь хамгийн сүүлд хүүхдийн баярыг эзээ тэмдэглэсэн бэ. Баяг штэ. Энэ дундаас хамгийн завхаа юм чинь. Ер нь нөгөө нэг айлын баг тэмдэглэж байгаа штэ. Тэр бас олон ах их нартай тэгэл нөгөө хамгийн айлын баг хүүхд чинь ер нь бол нэг модноос нэг гардгүй штэ. Тэгэл яаж иж байгаа л ах их нартай ээж авдаа жоохноороо харагдаад байдаг. Тэгэл би ер нь тэгэл эрхэлжлээ байдаг штэ. Одоо ч гэсэн тэгэл нэг юм хүүхдийн таанд орчих гал гэж байгаа ингээл бэлэг авчих гал гэж бэлэг авъя гэдэг. Авна би л авъя гэж бодчих. Яа тийм. Гэтэ ингээд бас айгүй гоё баяр болонгууд ер нь ингээд аавын ажлын газраас ээжийн ажлын газраас гэж бэлэг авчирч өгөх бас айгүй гоё хүүхдүүдэд айгүй гоё мэдрэмж байдаг. Тэгээ сүүлийн үед бас ингээд гоё хамтарч ажилладаг байгууллагууд маань гоё бэлэг өгдөг болсон.
Тэгээ найз нөхдүүд маань бас гоё бэлэг өгдөг болсон чинь бас их энэ өөрөө айгүй гоё байгаад байгаа байхгүй. Тийм. Тэгээд бас юу санагдсан шүү. Ингээл хамаатнууд ч гэсэн ингээл хүүхдүүдэрээ бэлэг тараад ш тэ. Тэр бас амар гоё идэв шүү дээ. Ингээл өө тэр тэднийх нь тим юм өгдөг, эднийх нь ингээд гэл жоохон хүүхд мөртлөл ингээд бүр юм ялгааг нь хүртэл мэдсэн байгаа байхгүй. Гэтэ би одоогоороо бас юу яддаг шүү дээ. Одоогоороо хамаатан садангууд жил болгон би чи ажилчтайгаа хүүхдүүд бэлэг өгдөг битэрчин. Тэгээд өөрсдийнхөө хамаатан садангуудынхаа хүүхдүүд бүгдэнд нь бэлэг явуулсан. Уламжлал болгосон. Тийм, уламжлал болгон. Угаасаа манай бэлэг яг ингээ хүлээгээ байждаг ингээ ханаад ингээ за ямар бэлэг ирэх үү гэх. Тэгэл харж байгаа л өрн арай жоохон хор бахтай. Тэгээ одоо бол нөгөө нэг чихэр чимээс маш их болцсон учраас аль болох нэг ирүүл бас тэгээд ингээд байна. Бас яг ирүүл юм гэхээр нөгөө зүү таараг ингээ йогурт могурттай юм өгөхөр ингээ жоохон голоод байна. Бас нэг л удаа баярын өдөр юм чинь бас яах втэ гэл гоё нөгөө идэж үзээгүй гоё чихэр мэхэр өгье гэж боддог. Тэггүй бол бас яг ингээд ирүүл гэхээр яг бас тэр чинь нэг л удаа хөөх юм баярлж байгаа шүү дээ. Жилд нэг л удаа шүү дээ. Байнга амар би бэлэг өгөхгүй шүү дээ. Тэгэхээр бас яг зүгээр чихэр чимээс орлуулах нь зүгээр санагдав. Тэгээ сүүлийн үед бас хүмүүс бас айгүй мундаг ухамсар өндөр болоод тэгээд одоо гэр хорооллын одоо манай захын сургуулиуд цэцэрлэгүүдээр эднэр маш олноор нь бас хүүхдийн баяраар бэлгэнүүд ингэж бэлдэж очиод ингээд бас амар инээдтэй төгс санаанд орчлоо. Одоо би жоохон та бүр ингээ хашаа бишэнд амьдрдаг гэсэн гэдгсэн шүү дээ. Тэнгүүд баг 30 машинаар дүүр ингээ бэлэг аваалцсан заяа. Яг нэг хог ачдаг машин гэдэг шиг хүүхдийн уудтай бэлэг аваалцсан заяа. Тэгэл хашааны хаалганууд л хэдэн хүүхдтэй аваа гэл тэнгүүд дөрөөлээ ингээл нэг дөрөв уудтай бэлэг гаргаж хөөх юм бэ тий. Тийм болж исэн. Тэр надаа бүр ингээд нэг юм саанта ирсэн юм шиг л гой санагдаж байхгүй. Тийм том юм аваалцсан бэлгнүүдөнд ирээл өгсөн чи надад аим гой санагдал. Нэг тиймэрхүү дурсамж бас үлддэм байх шүү те. Гой санагдчих чинь яг гинт саналаа. Би бас нэг Америкаас ирчээд нэг хэсэг улаастан тийшээ нэг нөгөө гэр хорооллын хүүхдүүдэд бид нар нэг 6 сарын 1 болгонд 300 бэлэг бэлдэж авчиж өгдөгсөн. Нэг хэсэг бас нэг тийм үйл ажиллагаанд нэлээд оролцчихсан. Маш гоё. Тэгээ хүүхдүүд бүр ингээд жагсаа цогсчихно. Хөөрхөн тэгээд бэлгэнүүдээ аваад баярлалаа ихчээ гэл тэгэл гүүгээ явчихна. Айгүй хөөрхөн. Гэхдээ ер нь ялангуяа хүүхдтэй холбоотой сэдв дээр дутаах муухай шүү те. Хөгжөөл тэгээд одоо яг хүүхдийн тоонд орж байгаа хүүхдүүдийг бол яг ингээд дутаах ч юм уу эсвэл нэг юм жоохон нэг эвгүй алагчилсан мэдрэмж өгчихгүй л байхыг тамчууд минь хичээгээрээ. Харин тийм шүү те. За тэгээд хэсэг хугацаанд завсарлаад эргэн тавтаа студидтэй уулзцгаая. За студидтэй эргэн тавтаа морил үзэгчтэй бид бүхэн өнөөдөр хүүхдийн баяр 70 80 90 гэсэн сэдвийн хүрээнд ярилцж байгаа хэлээ. Яг одоо бид бүхэн нэг сонирхолтой захидал манай студид ирсэн баа тий. Тэгэхээр энэхүү захидлыг хүлээн авч уншицгаая утгаа өгчээ. За тэгье. Уншицгаая. Ер нь зааж өгье дөө хэллэг ой. ДЦ хотларсан цаа. За тэгэхээр ерөнхийдөө бас бид бүхэн сүүлийн үед их гоё захианууд хүргэлцэн ирээд байгаа. Тэгээ та бүхэн маань бид бүхний нэвтрүүлэгтэй холбоотойгоор маш гоё захианууд илгээ хийх хүсвэл манай терминал болон Монгол Тэзийн хаягаар та бүхэн маань гоё захиануудаа илгээгээрэй. За өнөөдрийнхөө захиаг хамтдаа уншицгаая. За. Сайн байна уу? Би 1997 онд төрсөн. Одоо бодоход бидний үеийн хүүхдүүдийн баяр их энгийн мөртлөө хамгийн дулаан дурсамжтай байжээ. Одоогийн шиг олон ивент, том тайз, сошиалд оруулах зурнаас илүү өнөөдөр л жинхэнэ миний өдөр гэж мэдэрдэг байсан цаг. 6 дугаар сарын 1 болгоод хэд хоногийн өмнөөс л тогтлоод эхэлждэг байлаа. Ээж аавдаа миний баяраар хаашаа явах юм бэ? Зайрмаг авчих юм уу? Би тоглоом авмаар байна гэж өдөр болгон асууна. Тэр үед шинэ хувцас аавна гэдэг өөрөө том баяр байлаа. Ихэнхдээ яг хүүхдийн баяраар өмсгөөр хадгалж тавьсан цоошин дүүпэл эндүүцэн даашинтайгаа унтах шахуул догдолдог байжтэй. Өглөө эртсод үсээ янзлуулаад ээж аавын гараас хөтлөөд төв талбай орноо. Скватрын талбай тэр чигтээ шааран бөмбөлөг, чихэр, хөгжим, хүүхдүүдийн инээдэр дүүрэн. Хаасайгуу савнгийн хөөс үлээгээд жижиг тоглоом зардаг ах эгч нар микрофоноор хүүхдүүдээ наашаа хүрээд ирээрэй гэж дуудсан хүмүүс. Тэр үед бидний хамгийн том аз жаргал үнэтэй зүйл биш байсан ч гэсэн үнэтэй зүйл биш байсан юм шиг санагддаг.
Нэг өнгийн дэвүүр, хөөрдөг, шаар, 500 төгрөгийн зайрмаг, эсвэл нүүрэн дээрээ ирвэхээ зориулах төдөд л тэр өдрийг бүтэн жилийн турш сандаг байлаа. Хүүхдийн баяраар орой гэртээ ирэхдээ гартаа хайлчих шахсан зайрмаг, хийн гарсан шаартай байсан ч сэтгэл дүүрэн байдагсан. Зураг даруулах бүртээ инээнслээд л дараа жилийн хүүхдийн баяр хурдан болоосэй гэж боддог байж үлээ. Одоо харин том болоод тэр үеэ бодохоор хамгийн их санагддаг зүйл нь зүгээр л баярын уур амьсгал биш, харин ээж аавын минь хичээл зүтгэл юм байна л гэж боддог боллоо. Магадгүй тухайн үед амьдрал амар байгаагүй ч гэсэн ганц өдөр баярлуулах гэж халуун наранд хамт алхаж дуртай зайрмыг минь авч өгөөд миний хүүхэд жаргалтай байгаасаа гэж хичээдэг байсан тэр сэтгэл одоо хамгийн үнэтэй дурсамж болон үлджээ. Бидний үеийн хүүхдийн баяр тансаг биш байсан ч дурсамж нь маш гоё баян байсан. Тийм болохоор л өнөөдөр би бага насныхаа өөртөө хэлмээр байна. Чи тухайн үедээ анзаараагүй байж магадгүй. Гэхдээ хамгийн аз жаргалтай үеийнхэн дунд амьдарч байсан юм шүү гэж хэлмээр санагддаг. Ямар гоё найруулж чивэ те. Ястаа гоё яана. Ямар мундаг гоё бичсэн юм бэ. Ястаа л нэрээ бодоод хахад нөгөө ээж аав халуунд ингээд хүсээ зутруулаад ингээд хүүхдүүдэд чирээл ингээд баярлаад явж идэг. Ингээд яг ингээд хүүхдүүдээ ингээд мирааганд ингээд өлгийн мүлгөтэй бүр ингээд тэмэрцэн халуун наранд ингээд талбай малбуудаар явж байдаг тийм. Тэр 500-ийн зарим их чинь бас яг байхгүй юу? Тэр л тийм. Тий. Яг нэг юм яг тэр нэг тархтай зарим идэл амар гоё аз жаргалтай байна. Тэр л зарим л айгуу гоё. Тий. Заримгаар л баярлаж. Энэ дээр нэг юм төрийн талбай нөгөө юуныхаа нөгөө Монгол улсынхаа юу гэдэг зурууч мруулаад тийм. Тэгэл нэг юм үлээдэг фүү бөмбөлгүүд ингээд шаар нэг 100-ийн шаар барай аз жаргалтай. Тэгээ нэг юм үлээдэг бөмбөлөг авчих нөгөөдөл нь хувцсан дээр битүү тоол болт юм бэл тэр нэрээс та хөөс тэгээ хөөсөн чихэр яа хөөсөн чихрээс та гар мартаа зууралдаа тэгээд нөгөө салфеттэй нөгөөдг нь хамаг юм байна. Одоогоороо би яг хүүхдүүдэд тэгэж аваа явдаг. Гоё штэ. Тэр чинь тэрүүгээрээ гоё ахгүй тий. Тэгэл хүүхдүүдэд чирээл аваа явна штэ. За яваа алга болч төрч гэл манайч бас олуулаа. Тэгэл аваа явж юу идэхөө гэлдэнгүүт нь зайрмаг гэл идэн за эхний удаа авч хоёр дахь удаага зайрм ихээр ханаа тэр чинь хоолоо нүвтнэ гэл ингээл хэлсэн шүү дээ. Тэгэл баярын өдөр нь манай аав нь за яах гэдэг юм да ганц баяр нь болж байгаад ингээ хүүхдүүдээс харамлаад сая зайрм гисэн шүү дээ. Гэл ингээл тэгэл авч өгдөг шүү. Үй манай терминалийн пэйж хуудсан дээр нэг комент ирсэн байна. Хаалт уншчих тийм үү? Бидний хайртай гана ихч маань байна. Сайны 3 хөрхнөө өдрийн минь орой минь юм шиг байна. Ямар үзэсгэлэнтэй харагдаж байна. Та гуравтаа ажлын өндөр амжилт хонгор нутаг сайхан зам болох нэ гинэ. Манай гана ихч маань хонгор нутгаас бичдэг юм. Тийм. Дандаа зам гэж ах шиг байна. За ингээд үзэгчтэй бид бүхэн яг одоо яг өнөөдрийн сэдвтэй холбогдлолтой скриншотуудыг үзэж сонирхох болно. Тэгэхээр бид гураас гадна өөр олон хүмүүс ямархуу дурсамжтайгаа хамтдаа харцгаая. За тэгээ. Хүүхдийн баяраар паркийн тоглоом нэг удаа тоглохын төлөө бүтэн өдөр жин догтлдог байжээ гинэ. Хэвээ нэр гинт гэсэн чинь бүр юу молаагүй шүү дээ. Яг үндэ тэгтээ ер нь ижлэх юм байна. Тэгтээ нөгөө зүгээр л өмнөх өдөр зүгээр ирээ дараа мараа ч юм уу тоглож болно шүү дээ. Тэр өдөр л зүгээр ингээл заавал ингэж хоожирлж байгаа тоглох ямар хэрэг байсан бэ те. Тэр л гоё байгаа байхгүй юу? Тэр л гоё байхгүй. За дараагийн комментиг харъя. Сүхбаатарын талбай дээр савангийн хөөс үлээдэг ах нарын араас гүйж үнгүү хөөс барих гэж баярладаг хүүхэд нас минь одоо ботход хамгийн хөөрхөн үе байжээ гинэ. Яг нь савангийн хөөсийг яг хойноос нь хөөгөлтэй. Тэр байгаль хамгийн гоё үлээ. За дараагийн скриншотыг харъя. Төв талбай дээр төөрч гисэн гээд ээжийнхээ хувцснаас тас зурдаг байсан үе. Ярахгүй за дагаад орой барай. Хүүхдэд амар тохирдог байсан шүү дээ нэр. Тэр чи угаасаа аргагүй шүү дээ. Олон хүүхдтэй хүмүүс чи нөгөө ингээд ар араасаа барь. Дүүгээ барьсан уу? Дүү чи наан байна гэж ингээд тэгвэл нэг ингээд ойлцээ ээжээ за хүүхдэдтэй. Гэтэ нэг үе ботход бас одоо бас харьцангуй нөгөө бас төөрөлт нь багассан ч юм санагдаад байгаа. Нөгөө ээж аавд нь илүү хариуцлагатай болсон. Нөгөө алдаж болохгүй энэ дүүгээ яг сайн бариараа гэж манайх чи яг ингээл бариа явна шүү дээ. Бонороос та гэлгэлээ. Найдвартай энэ дэр тэ. Найдвартай тий. Тэгэлгүй яах. Жаахан байхад хүүхдийн баяр бүрээр аав ээж маань яаж ийж байгаа л шинэ хувцас аваад өгдөг байж билээ. 6 сарын 1, 9 сарын 1-нд заавал шинэ хувцас өмсдөг юм байна гэсэн ойлголттой ККК. Тэр нэг жил халуун наранд паркийн алсын харагч дээр суух гээд нилээн очрлог зогсож байснаа тодхон санд юм да ККК. Автобус хүртэл үнгүү үйлчилдэг байлуу да гэж.
Тийштэй. Нэр автобус хүртэл үнгүй үйлчлдэг гэсэн. Яа та тэндээс тэр орны талбай дээр парк дээр үнгүй явдаг гэсэн шүү дээ нэрээ. Тэгээд нөгөө нэг машинууд гэрлээ асаачдаг. Тий. Наадах ч гэсэн байдаг шүү дээ. Дандаа гэрлээс одоо ч бас тэгдэг. Одоо тэгдэг баха тий. Одоо ч гэсэн нөгөө баяр зориулаад ер нь одоо ингээд наадам ч юм баяруудаар бас ингээд аваад гоё идэг шүү дээ. Ингээд хүүхдүүдэд анхаарлаа өгж байгаа юм шиг тий. Ингээд юм дагтлуулаад. Гэтэ нөгөө би сая нөгөө нэг хятад руу явсан байхгүй юу. Тэгээд цаанаас болсон. Аюу гоё ингээд инлүү мэлүүгээр амар гоё чимдэм бил шүү дээ. Ингээд годомжийг хүү ямар үзэсгэлэнтэй юм бэ зүгээр бүр тасархаа. Яг тэрнтэй адилхан хүүхдийн баяраар бас ингээд нэг юм годомжиндаар те нэг ингээд гоё чимэглэл хийвэл бас гоё л төв годомжаар те бас тэгвэл аюу гоё юм бил шүү. Сонирхолтой юм бил шүү. Гэдэг амар гоё. Гэр бүлөөс ч гэсэн алхаж. Сум аюу удаан болоод байна уу? Орой болоод байна уу? Жохон ингээд хүүтэндөө жоохон нэглээ. Богинохон болоод байгаа хгүй нөгөө цагуурын өөрчлөлтөөр цаг агарын өөрчлөлт болж байгаа штэ. Тэгэхээр нөгөө өвөл нь урт 100 бүр л богинохон болоод байгаа. Харин за дараагийн скриншотыг харъя. Манайх ихээс 8 улаа. Ээж маань сүултээ ганцаараа л өсгсөн. Хүүхдийн баяраар парк дагуулж яваад л цөөхөн тоглоом тоглодог байсан мартагдахааргүй л дурсамж. Зүлгэн дээр сууж хуушуур идээд вицамаа угаал гойдог. Хөөе энээр вицам. Тэгээ алинтай вицамаа тайд зүйлээ. Яагаад вицамаа удаг гэсэн юм. Тэр гоё ундаа юу. Гоё штэ. Үгүй олдоц ихтэй. Тэгэл нөгөө хүүхдүүд чинь мөнгөө нийлүүлж жагаад гоёлж жагаад нөгөө тэр 500-ийн вицамааг авч уудаг гэсэн байхгүй. Тэгээ үнэн нөгөө нэг ахын нөгөө тийм юу байхгүй амаа дамжуулаа зүр. Бас мөдөөлөг байсан шүү дээ. Тэр бол хамаагүй байсан. Ер нь те дамжуулаад л очсон хамаа. Одоо том болонгод хүүхдүүд нөгөө томроод эхлэхээр жоохон бахта аавчдаг явдаг бол томроод эхлэхээр манай хоёр том бол ер нь найзтайгаа явлаа гэж явчихдаг болсон. Мөнгө авлаа. Тэгээд бэлэг хэрэггүй гэж найзтайгаа явдаг болсон шүү. Тэр хоёр багыгаа аваад тэр утга бид нарыг нөгөө баг ах чинь бохоод дамжуулж ажилладаг байсан. Бүр чопсон. Тиймэр санаад байгаа. Ямар одоо чи тав зал надаа үг гэдэг яа. Тэр амар тий. Бүр тийм байсан шүү дээ. Чи жоохон жижиг тэгээ мандаа өгөө. Орсоос ирсэн баг би тэгээ тий. Чихэндээ ингээ хадгалцсан жаах шиг. Тэрийг амар заваа яагаад гэдэг чихэндээ хадгалж байгаа тэгэж ажилтдаг гэсэн тийм. Гэхдээ өөр тэгээ хаана хадгалах юм бэ? Нөгөө наалтчих штэ. Зүгээр хайчих болдгоо мó те гэж хаяхгүй шүү дээ. Хайж болохгүй. Дараагийн скриншотыг хамтсан. За тоягч юм шиг. 80-ад онд хүүхдийн баяраар алим чихэр хоёртой харьцвал тасаргаа баяр болдог гэсэн л үг гинэ. Тийм штэ тий. Тэгээ нөгөө алим бол нөгөө яг л нөгөө мандрын алим бол яг шинэ жилээр амар гоё олддог тий. Манай ээж тэгээд идэг гэсэн шүү. Тэр үнэн яг тухайн үеийн алим бол үнэр нь хүртэл амар гоё юм. Тийм яг өнгөцдөг байсан. Үгүй би тэгж бодохгүй байгаа. Зүгээр яг алим бол алимаараа л байжсэн. Зүгээр бид нарын ховор бараа байсан болохоор бас тийм үнэр нь гоё. Хаяа иддэг байсан болохоор үнэр нь тийм гоё байсан. Сэнгэнсэн юм шиг одоо ч тийм гоё мандрины амт байдаг шүү дээ. Гэхдээ бид нар нөгөө тэрнээс илүү амттангууд маш их байгаа учраас. Тийм маш олноор нь эцээр агаад. За дараагийн скриншотыг мэдгүй би л 16 та байхдаа энэ жилээс бэлгэний тооноос хасагдана. Сүүлийн хүүхдүүдийн баяр гэж сүүлийн хүүхдийн баяр гэж тэмдэглээд 17 доо дараа жил 18 хүрэн сүүлийн хүүхдийн баяр гэж тэмдэглээд 18 үрчгээд дараа жил 19 хүрнэ. Жинхнээсээ хүүхд байхаа болно гэж тэмдэглээд 19-д жил бас дараа жил 20 хүрээд яг хүүхд байхаа болно гэж тэмдэглээд 20-доо дараа жил яг 21 хүрээд яг том хүн болох юм чинь гэж тэмдэглээд тэрнээс хойш хүнтэй суугаагүй юм чинь гэд бэлэг аваад явж байгаа юм биш үү? Энэ нэг баг би юм шүү. Цацагийн тухай илчлээ. За би надад ч бичээгүй дээ. Би надад ч болон бичээгүй дээ. Ор сайн юм. Би л яваад байна гэж. Яг л би яваад. Хөрхи аргатай л байна те. Хүүхдийн баяр шинэ хувцас өмсөх оройн орны хажуудаа тавьчихад унтдаг байснаа сая л санчлаа гэнэ. Яг үнэн шүү. Стат гэдэг байсан. Халааж малаажуудаа бэлдсэн тий. Бэлдээ сандал дээр бүр яг ивхээ тавьчихдаг байсан. Тийм шүү дээ тий. Оройн нь тэгэл ээж мэжэр эндүүдүүлээл тий. Манай уурын нэг юм юутай энд байдаг гэсэн. Дотор нөгөө цог мог хийдэг ч үлээ гэдгээс мартчихж. Хүүхдийн баяраар 1000 төгрөгтөө гараад өөрийгөө баян хүн шиг мэдэрдэг байж. Үнэ. Тийш дээ. Яг ээж аваас мөнгө аваад гардаг нэг. Хөөе 1000 бас амар их л штэ. Тэр үеийн үү? Надад би л 500 төгрөгтэй гараад бүр ингээд Монголын шинэ баячаад ирлээ гэд төц орж ирсэн санаад. Бидний хувьд бол нэг 50 төгрөг мөгрөг байсан уу?
Айхаас мөхтэй. Та нарт бол бараг 3 4 төгрөг үү? Тий. Тэр үед бол манай бараг үед бол 50 төгрөг гэдэг чинь маш үнэтэй байхгүй юу? Манай үед л 50 төгрөг л байсан байна. Манайх бол 500 төгрөг. Ээж авнарын цалин чинь л одоо гайгүй цалин 600 700 төгрөг л байсан шүү. Тийм. Тэгэхээр чин 50 төгрөгийн күгэлтэй гэдэг нөө төрөний ярьдаг чинь маш үнэтэй күгэлтэй. Цалингаар аваад гисэн биш үү? Тэгэхээр чин харин за дараагийн 1990 та уншлаа. За 90-ад оны сүүл 2000-ад оны ихэнх үеийн хүүхдийн баяр их энгийн. Гэхдээ нэг зайрмаг нэг хүүн чихэр аваад төв талбай тойроход л өөрийгөө хамгийн аз жаргалтай хүүхэд мэдэрдэг байлаа гинэ. За төв талбай руугаа л орох нь ер нь очиод. Ер нь бол талбай парк гээл тий. Тэгээд нөгөө нэг юу одоо манай чинь нөгөө юу штэ. Цэцэрлэг түрээлэн гэдээ бас очих газрууд нэлийн олон болч нэг үе бодоод тахад бас манай бас Монголд аюу гоё олон газрууд их болчихсон байгаа шүү тий бас тий. Хүүхдийн баяр хийн тэмдэглэх тий. Кино үзэж. За дараагийн скриншот байна уу байхгүй юу? За. За одоо бид бүхэн бас нэгэн гоё хэсэг рүү орох гэж байна. Юу вэ гэвэл өнөөдрийн сэдвтэй холбогдлолтойгоор бид бүхэн зарим статистик тоо мэдээнүүдийг харж байгаа. Тэгэхээр дэлгэцснээ хамтдаа статистиктэйгээ танилцъя. За энэхүү графикаар бид бүхэн дэлхийн улс орнууд хүүхдийн баяраа хэрхэн тэмдэглэх вэ талаар харцгааж байна. 190 гаруй орон ЮНИСЕФ-ийн дэлхийн хүүхдийн өдрийг тэмдэглэдэг. Юу вэ? Бараг дэлхийд даяар яг ижлэх юм шүү дээ. Дэлхийд даяараа. За ойролцоогоор 100 орчим орон 6 сарын 1-ний тэмдэглэдэг. Тэгэхээр ер нь нийтээрээ л юм байна. За 30 гаруй улсад албан ёсны амралтын өдөр болгосон байдгаа гэсэн байна. За баярын огноо улс орнуудын тоо гэх юм бол бусад өдрүүдийн хувьд 60 орчим, улсын амралт болгосон 30 гаруй. За нэгдсэн үндэсний байгууллагад бүртгэлтэй нь болохоор за нэг 80 орчим байгаа юм байна. Манайхд бол юу штэ амралтын өдөр болдог шүү дээ тий. Ялцчихгүй яг амралтын өдөр болж таардаг. Ер нь бол нөгөө энэ өдрийг 1925 оноос нөгөө нэг нүүбийн одоо том чуулганаар хүүхдийг одоо хамгаалах өдөр болгож тэмдэглэжээ гэж одоо тогтсон билээ. Тэгээд одоо тэрнээс хойш 93 дахь жилдээ дэлхийн нийтээрээ хүүхдийн өдрийг тэмдэглэж байгаа. Манайх бол 66 дахь удаага тэмдэглэж байгаа гэд. Нэг тийм бас тоо баримт уншсан шүү. За ингээд үзэгчтэй бид бүхэн хэсэгхэн хугацааны зар сурчлагын дараа студид эргэн уулзгална. За студид эргэн тавтай морилоорой. За тэгээд өнөөдрийн маань бас нэвтрүүлгийн маань гол зочин маань хүрэлцэн ирсэн байгаа байлаа. Ингээд хамтдаа зочингоо хүлээж авцгаах уу? Тэгэлгүй яах вэ? За тэгэхээр хүүхд залуучуудын театрын жүжигчин Бомбаяр маань хүрэлцэн ирсэн байгаа билээрээ. Сайн байна уу? Сайн байна уу? Орой яг миний яриадсан нөгөө хөргөн хүүхэлтэй байгаа зү. Хүүхлүүлтэй байгаа. За. Яасан. Хүүхий. За. За талтай морил та живчээ зүгээд өөртөө тухтаагаар суугаарэ. За. За орой минь Бомбаяра. За бүгдэнд нь орой минь. За манай Generation Cap гэдэг 3 үеийн төлөөллийн нэвтрүүлэг байдаг. Тэгээ манай 70 оны төлөөлөл манай туягч маань, би 80 оны төлөөлөл отгоо. За манай 90 оны төлөөлөл манай цацрал байна. За 2000 оны төлөөлөл байна гэж. Оо янз Болсон шүү дээ яг ингэж. Яг гал гарсан. За ярьсан гоё болох нэ. Талтай морил. За хүүхэлдэйн театр тий. Одоо улсын хүүхэлдэйн театрын жүжигчин Бомбаяр байна. За тэгээд өөргөө сайн тухтай танилцуулахгүй юу? Яг хэдэн он сургуулаа төгссөн, мэргэжлэрээ ажиллаад хэр удаж байгаа? За би 2022 онд соёл урлагийн их сургуулийг Чонхрын найдан дөрж өгшийнхаа удирдлаганд. Манай бүгшээ биш. Тий, төгссөн байгаа. Биш. Найдан дөрж. Гавыг багш гэж хэлсэн. За найдан дөрж шав юм биш үү? Тэгээд сургууль 22 онд төгсөөд 22 оноос хойш хүүхэлдэйн театртаа төгсөөд ажилдаа ороод тэгээд одоо хүртэл ажиллаа явж байна да. Ямар мундаг юм бэ. Тий. Хүүхэлдэйн театрын тухай бидэнд ярьж өгөөч. Манай Монголын хүүхэлдэйн театрын өөх түүхээс нэг жоохон тий. За манай улсын хүүхэлдэйн театр маань 1948 онд байгуулагдсан байгаа. За тэгээ одоо энэ Ярамгийн дэнждэр анх Малиновскийн Гайхамшиг тайрцаг гэдэг хүүхэлдэйн жүжиг анх тоглогдсноор
одоо хүүхдийн театр маань байгуулагдсан. Тухайн үед 7 сарын 17-нд одоо Хорлоогийн Чавлсан гэдэг хүний яг тод тушаалаар улсын хүүхдийн театр гэдэг хүүхдийн одоо соёл урлагийн боловсролтод одоо үзүр үйлчилгээ үзүүлэх ийм зорилготойгоор гэж яг батлагдчих гарсан байдаг. Тий. Маш эртний театруудын баг нэг юм биш үү? Тийм байна. Тий. Одоо яг тэгээ хүүхдийн яг төрөл зүйлүүдийн ярих юм бол бүр анхны үүслийн ярих юм бол өрн дорно гэдэг бүр одоо манай эртний өмнөх одоо үеэс ч гэх юм уу одоо заншлаас те хүссэн гэж бас яригддаг. Японы кинонууд дээр маш их гардаг штэ тий. Хүүхдийн одоо яг улс орнууд бас тухайн өөрийнхөө одоо улс орондоо нийгэм цаг үеэсээ хамаарч одоо ингэж сайжирсаар ерөнхий хүүхэлдэйн урлаг маань одоо бас өсөж дэвж явж байгаа. Тэгэхээр надад айгүй сонирхолтой л байна л да. Бомбаяр маань одоо жүжигчний мэргэжлэр төгссөн. Яагаад хүүхэлдэйн жүжигчин болчихваа? Яагаад сонгоч? Нэг бол одоо кино, драм гэдэг бүх төрлүүд байна шүү дээ, тий? Шуурлага гэдэг. Би яг оюутан байхдаа одоо манай хүүхэлдэйн театртаар маань аз жаргалтай хаан хүү гэдэг дэлхийн сонгодог зохиолч Оскар Вайлдын жүжиг тоглогдсон. Би тэгээ бас яг дипломын жүжиг мүжигээ бичээ явж байхдаа санамсаргүй байдлаар үзээд тэгээд ямар гоё юм бэ. Одоо тэн дээр би яг нөгөө баг байхдаа төсөөлдөг байсан зүйлүүдээ яг тэн дээр бодиттой болгож авсан байхгүй юу. Тэгээ угийн тайзны урлаг гэдэг чинь яг ингээд нэг цаг үед маш ингээд амьд байдаг. Тэр дундаа одоо энэ хүүхэлдэйн урлаг маань одоо яг хүүхдүүдийн одоо том хүний бид бүхний ч гэсэн төсөөлөн боддог тэр зүйлүүдийг бас илүү бодиттой болгож бид бүхэнд харуулдаг болохоор тэгээд төгсөөд бас яг уран чадварын шалгалтууд яваад тэгэхээр за өөрийгөө сороод нэг ороод үзье гэдэг. Тий. Тэгсэн чинь харин тэнцээд. Тий. Тэгээд ажил маань одоо ер нь хүүхдийн театр дээр хэдэн жүжигүүд одоо тавигдаж байна. Хүүхдийн жүжиг. За хүүхдийн жүжигүүд ерөнхий одоо яг хүүхдийн баяртай тохиолдуулаад сая нээсэн зохиолч Сумдын зохиол найруулагч Манхны ариун туяагийн найруулга Мөчрөө урут гээд одоо би яг тэн дээр Алтан зуул гээд энэ дүртэй. За. Тий. Энэ жүжигийнхэн бас өөрийнх нь дүрийн хүүхэлтэйг аваад ирсэн байгаа. Одоо тэр жүжиг маань хүүхд багчуудаа одоо хүүхдийн баярыг тохиолдуулаад тоглогдож байгаа. Тий. Ер нь яг энэ нөгөө хүүхэлтэйг авчираад ирсэн чинь аягүй сонирхолтой санагдаж байна л та. Ер нь энгийн жүжигээс юугаараа ялгаатай байд юм бэ? Тодорхой нэг өөр төрөл мөрөл гэж салдаг юм болов уу? Энгийн жүжиг хоёроос. Одоо хүүхэлдэйн жүжиг маань бас дотроо олон янз байгаа. Хуран хүүхэлтэй, таягт, за тэгээ одоо каварцсан сүүдрийн тий одоо ширээний хүүхэлтэй гэдэг юм уу. Одоо миний авчирсан хоёр дүр маань бол тайзан дээр тий. Тий. Одоо энэ бол ширээний куклтэй. Ширээнийх юм уу? Тий, ширээний. Тэр одоо яаж тоглоно гэсэн үг чинь гоё зүйлэр үзүүлж болох жижиг хэсгийг. За. Аюу сонирхолтой, аюу хөөрхөн байгаа ч тий. Тэгээ зарим нэг ам нь ингэж идэг юу хүү байдаг хүүхэлтэй байсан тий. Одоо бас map төрөлгээд бас олон төрөл байгаа. Одоо энэ дээр маань сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Намайг хин гэдэг үлээ? Баавгай. Ёстой мондөг. Намайг хөвчин хүрэн баавгай гэдэг. За бүгд олгодшоо. Баяр. Өнөөдөр бас намайг нэвтрүүлэгт өрсөнд баярлалаа. Баярлалаа. Айгу хөөрхөн байгааз жоохон махтай би яг энэ дотоод хүүхд гарч ирээ баярлалаа ах юм. Ер нь хэдээс хэдэн насны хүүхдүүд очдог вэ? Хүүхдийн театраар үйлчлүүлэх боломж. Манай хүүхдийн театрын яг бодлого маань хүүхдүүдийн нас төрхийн онцлог тохируулсан. Одоо 3-аас дээш насны хүүхдүүд гэсэн үг. 3-аас 4-аас 5-аас 6-аас те одоо 10-аас гэдэг ч юм уу. Яг насных нь онцлог тохирсон жүжигүүдийг тоглодог байгаа. Тэгээд одоо яг хүүхдийн олон төрөл байгаа. Энэ болгоноороо бас төрлөөрөө бас жүжигүүдтэй гэсэн үг. Ер нь тэгээд одоо сүүлийн үед хүүхдүүд ч одоо сошиал ертөнцөөс салхаа байжлаа шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдүүдийг яг энэ гоё амьд гоё хүүхэлдэйн жүжиг рүү ер нь аваачих нь айгүй зөвлөдөө. Тэрэн дээр заруулж та нарт ер нь жилдээ хэдэн хүүхэлдэйн жүжиг хийж байна? Манайх жилдээ яг 2-оос дээш уран бүтээлүүд бол шинээр хийдэг. За тэгээд өмнө нь тоглогдож байгаа жүжиг тоглогдсон бас нээсэн жүжигүүдээ бас сэргээж тоглож. Сургуулиуд дээр очиж тоглодог танаа? Бас тоглоно. Тэгээд сургуулиудаар за тэгээд тийм хөдөө орон нутгийн баригадуудаар бас очиж тоглодог байгаа.
Үнэтэй сонирхолтой байна. Олон улс руу ер нь манай хүүхдийн жүжигүүд ер нь хэр явагддаг та хэд ер нь явж ирсэн үү? Явуулгүй байх уу? Бас өчигдөрхөн одоо бас манай жүжигчд маань Орос руу явсан байгаа. Оо за. Оросын одоо хүүхдүүд банк холбоотой шүү дээ. Тий. Одоо тэгээд сая одоо ирэх одоо 9 сард Солонгос руу бас Чүнчөний олон улсын фестивал Юнемараа бас явахаар байгаа. Юнемартай ерөнхий манайх 1957 оноос хойш яг хүүхэлдэйн олон улсын байгууллагуудад хамтраад явсан байгаа. Ер нь бас олон жилийн түүхтэй. Тэгээд сая сүүлийн 3-4 жил бас Солонгосын уран бүтээлч манай дээр ирээд сургалт тий одоо манайх бас Солонгос руу бас жүжигчтэй явуулаад тэнд очиод хамтарсан уран бүтээл гэх мэт бас олон улсын үйл ажиллагаанууд бас явагдаж байгаа. Ямар хөөрх юм бэ? Тэгэд ямар хэлээр ярих уу тэр олон улс руу? Тэн дээр бас яг нарийн ширээн нь бол мэдэхгүй байна. Тэгвэл сая өнгөрсөн оны нүүдэлчин фестивалаар ирж тоглоход монгол хэл дээр явсан. Нэг юм сонирхолтой санагдаад ах юм. Одоо ер нь хүүхдүүд бол хөвчлээ нэг YouTube үздэг байгаа шүү дээ. Дэлгэц их үздэг. Манай үед бол ингээд хичээлийн програмд нь заавал очиж одоо театр руу яв гэдэг явуулдаг гэсэн байхгүй улирал болгон тэгээд хүмүүс нөгөө очиж урлагийн гоёыг нь биширч хурж ирээд нэг тодорхой хүүхдүүд урлагийн замнал нь эхлэн тавигддаг гэсэн. Одоо ер нь тэр хандлага байгаа юм байд юм болоо яад юм бол ер нь байлгүй яах вэ? Одоо манай яг театр дээр чинь яг тогтмол үздэг бас ингээд хүүхдүүдтэй. Ашгүй дээ. Шин жүжиг болгон дээр ирж үздэг. За тэгээд одоо тухайн дөрүүдэн тухайн жүжигэн таалагдсан болвол 2 3 4 5 удаа ингээ өөдөхгүй ирж ингээ үздэг. Оо ямар мундаг. Тэгээ одоо бас ингээ үнэн чи ингээ фэнүүдтэй болсон жогч бол маань ингээ хүүхдүүд маань цэцэг барьж орж ирнэ. Тэг захиа барьж орж ирнэ. Дүрдээ хайртай тий. Тэгж орж ирдэг. Тэгэхээр нөгөө одоо хүүхдийн баяр болонгууд танаа театрын уур амьсгал бол үнэхээр гахалтай байдаг бүр өстой. Тий, тэгэлгүй яах вэ? Юунаас ер нь хүүхдүүд амар мэдрэмж авч гин одоо та нар хүүхдүүдтэйгээ тэгж гин үү гэж асуудаг. Тийм ээ, тийшээ явсан уу, тийшээ явсан гэж. Тэгэж мэдээж хэрэг зэрэгтэлтэйгээ ингэж харьцсан. Тэрэн дээр бүр илүү ярах шаардлагатай. Тэн дээр ингээд илүү ингээд чин сэтгэлээс одоо ингээд баяртай, жаргалтай, гунигтай одоо жүжигэн дээр чинь 9 жидэл юм болж байгаа шүү дээ. Энэ үед нь одоо ингээд чин сэтгэлээс ингээд өмнөөс ингээд бүртгэнээд вүүлэх гайд, өрөвдөөд тэр ингээд мэдрэмж нь ингээд яг ингээд тайзны яг жүжигчд бидэхэд бол үнэхээр гоё мэдрэмж өгдөг. Тий. Эсвэл яалтчгүй тийм л дээ нөгөө. Гэтэ та хэд ч бас айгүй хэцүү. Би нэг удаа хийжсэн байхгүй аймгийн театрт байхдаа. Тэгээ диггүй туулаа гэд гүйдэг. Тэст айгүй ятар тийм билээ. Ингээд гараа ингээл барайл тийм ингээд тоглодог. Тийм гар амар цуцдаг. Ингээд сүулдэ бүр ингэж тоглоод би бүр ядраад гар амар өвддөг. Тэгээд дээрэс нь давхар эн чинь жүжиглэж байгаа. Тэг жүжиглэхдээ бид нөгөө жүжигчин хүн чинь зүгээр л ард би тэгээд туулаа гүүчийн да гэхгүй штэ. Туулаа гүүчийн. Гүүгээрээ дэшээ гэд бүр яг тэр дүрд орж тоглоно гэдэг. Одоо энэ бол асар амар чадвар байгаа дох жүжигчин хүний хувьд цаанаа байгаад байгаа мөртлөө нааталтаа чи сэтгэл зүй одоо хөдөлгөөн одоо мимиктэй бүх ингээд шимийг гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас хүүхдийн театрын жүжигчдийг бол би бол асар айгу мундаг төсвөр төвчээртэй авьяастай мундаг жүжигчтэй гэж хардсан шүү дээ. Эсвэл яалтчгүй супер. Тийм. Тэгээд анх орж явахдаа бас ингээл ширээмний ингээд хаалтны ард одоо куклуудаа ингэж барьчаал. Тэгэл бүхэлдэн цагийн жүжигэнд гараа болохгүй. Тэгээд сугны булчирхаа цочоол хөлс баастайгаа утгалдаал тэмдэж бас нилээ юм болно. Тэр ингээд бүх юм дээрээ өөрийн одоо нөгөө авсан одоо энэ кукл дүрээ амьлуулж гаргана гэдэг чинь хүүхдүүдэд одоо тэр ингээ мэдрэмжийг өгнө гэдэг бас жоохон эхэндээ бол бас шантармаар юмнууд байсан. Тэгвэл одоо эсрэгээрээ таны мэрэгжлийн бахархмаар юм уу те танд ингээ хүч өгдөг, урам өгдөг сайхан зүйлийг нэрлэж гэвэл юг нэрлэх вэ? Яг урам өгдөг гэх юм бол одоо ингээ гаргасан ингээ дөрүүд маань зэрэгтэл одоо ингээд гарахад ингээд ярьдаг байхгүй. Аз жаргалтай ханхүү. Би одоо хөвчлээ. Одоо ханхүүгийн дүр дээр явдаг байгаа. Тэгээд ханхүү маань гоё байлаа. Одоо хүүхдүүд яг ялангуяа тэгдэг байхгүй. За манай ханхүү ямар хөөрхөн юм бэ нэ тэр мэрэгэл цэцэг мэцэг авчираад. Яг тэр яг зэрэгтлийн тэр үнэн байгаа, тэр ингээд цагаахан байгаа тэр зүйлүүдээс ер нь бол маш их тийм бахархал авдаг. Одоо тэгээд хаана ер нь юу хэд хэдэн цагаас ямар жүжиг тоглож байгаа гэлээ тэрийг. За одоо манайх чинь 30-31-нд улсын хүүхдийн театрынхаа яг тайзан дээр 11 цаг 3 цагаас хүүхд багчуудаа зориулаад мөчрөн хуруу охин гэд сая 5 сарын 24-нд мөчрөн хуруутай охин гэсэн үү? Тий, мөчрөн хуруутай. Энэ болохоор мөн үү биш үү? Биш. Одоо би тэр мөчрөн хуруутай охины найз нь байгаа юм. Тий. За. Намайг чинь болохоор
За хоёлоо ч одоо бас 4 орно шүү дээ тий. Аа. Намайг Алтан зул гэдэг. Ямар гоё нэртэй юм бэ? Тий, гоё нэртэй. Манай найзыг Бадам гэдэг. За тэгээд хүүхэд багчууд маань бид бүхний сая нээсэн мөчрөн хуруу дохин жүжигийг үзхийг хүсвэл 5 сарын 30, 31, 6 сарын 1-нд ээж аавтайгаа манай улсын хүүхэлдэйн театраар зочлоорой. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд бун баяртайгаа нэвтрүүлгийн цаг маань маш асар богинохон явагддаг учраас ерөнхийдөө сайхан мэдээллүүдийг авчлаа. Тэгээд үүдэн уран бүтээлийн урлагийн өндөр амжилтыг хүсэн өрөөж байна. Баярлалаа. Бас та бүхэндээ өрсөнд баярлалаа. Ажилтан амжилт хүсье. Маш бага тэр нөө 3 4 наснаас гэдэг чи юу гэсэн үг вэ те? Тэр багаас нь тэр хүүхдүүдийг тэгж гоё театрын урлагт дурлуулж соёлжуулж байгаад баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За ингэ хэдлээ зураг даруулах уу? Зураг даруулах уу? За. За тэгээд хөөрхөн жижигчин хөөрхөн дүү маань хурж ирээд айгуу гоё өгчлөө. За тэгээд өнөөдрийн сэдв бол үнэхээр хүүхдийн баяр удахгүй яг болгож байгаа. Өнөөдөр чин 28 юм байна. Одоогоос 3 хоногийн дараа 6 сарын 1-ний хүүхдийн баяр болгож байгаа юм. Тэгээд бүх сайхан хөөрхөн үрсдээ хүүхдийн баярын мэндийг хүргье. Тэгээд сайхан баярлаарай. Яг үнэ. За би энэ алтан момент дээр ганцхан юм бас хэлмээр байна. Олон хүүхдтэйгээрээ хүүхдийн баярын өдөр бид нар ганцхан хүүхдүүдийн төлөө гэдгээс хандаг биш. Өдөр болгон хүүхдүүдийнхээ төлөө үйлдэл хийгээрээ хүүхдүүдтэй зориулсан цаг болгон чинь эргээд хэдэн зуун болж үржих ийм үнэтэй хувь нэмэр байгаа шүү гэж эцэгчүүдэд захимаар байна. За тэгээд би бас нэг юм хэлчихье да. Хэлгүй яах вэ? Хүүхдийн баяраар ганц өөрсдийнхөө хүүхдүүдийг биш те хамаатан садныхаа хүүхдүүдийг хэрэгтэй одоо өөрсдийнхөө хүүхдүүдийг баярлуулж чадахгүй байгаа бас хүмүүст хурж хүүхдүүдийг баярлуулахыг хичээгээрэй гэж хүсмээр байна. Тэгэлгүй яхаа зүгээр гудамжаар өнгөрж байгаа хүүхдэд ч гэсэн баярын мэнд хөөрхнө гэж хэлж. Өө баярын төргий гэж ингэж явах бид ч амар баяртай. Зүгээр ингээ машины гэрэл асаагаал ингээл хотын хөдөлгөөнд оролцоход хүүхдэд баярлж штэ тий. Тэгээд машинаа жоохон чимэглэл явахад л эн чинь бас баярын өдөр. Үгүй яшид чимэглэлгүй маа гэд машинаа зүгээр угаагаал явчмаар байгаа байхгүй. За тэгээд маш гоё байлаа. Өнөөдрийн нэвтрүүлэг үнэхээр бас гоё. Сонирхолтой сэдвийн тухай баярлаа. Тэгээд эх 7 хоногийн пүрэв гарагийн 21-ний цагаас Generation Gap нэвтрүүлгийнхаа дугаараар дахин уулзцгаая бүгдөө ингээд бид бүхэнтэй хамт байсан. Орой хүртэл хамтдаа байсан үзэгч та бүхэндээ маш баярлалаа. За урай гайлна. Манайхан шууд өндөрлөх гэдэг. Урай гайлъя. За урай гайлъя. Тэрнал нэгдэг таныг хөгжлөн. Баярлалаа баяртай. Баяртай.